Орой мэндийг хүргэе үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөр мигмар гарагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх Увс аймагт ажиллаж үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилттэй танилцлаа. Улсын хурлын дарга учрал бүгд наримдах хятад ард улсад айлчилж байна. Нааштай яриа хэлэлцээрийн талаарх Трампын мэдгдлийг Ираны тал няцаалаа. Бүх нийтийн санал асуулгаар Италийн үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжээгүй байна. Ким Жон Ун бүгд наримдах ардчилсан Солонгос ард улсын төрийн тэргүүнээр дахин сонгогджээ. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх Увс аймагт ажиллаж тус аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Төрийн тэргүүнийг Улаангом хотын маршал Цэдэнбалын нэрэмжит талбайд аймгийн удирдлагууд болон цэргийн хүрээний хүндэт харуул ёслол төгөлдөр өгтөн авсан юм а. Ерөнхийлөгч ойрот хөгжим драмын театр цугларсан олонтой уулзах үеэрээ өөрийн санаачлал хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүд болон улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр хүнсний хувьсгал, тэр бум мод, эрүүл Монгол хүн, цагаан алт болон илгэлт 2100 зэрэг хөтөлбөрүүд улс орон даяар амжилттай хэрэгжиж бодит үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, цагаан алт, тэр бум мод, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний томоохон хөдөлгөөнүүдийг өрнүүлж ажил хэрэг болгоход амжилттай сайхан оролцож байгааг төрийн тэргүүн бас онцлон дэмжиж байна. Улсын ажилсаг хичээнгүй ард түмэн аймгийнхаа эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуй хөгжүүлэх, малын үйлдвэр угсааг сайжруулах, ашиг шимийг дэвшлүүлэхэд анхаарч баяд үйлдвэрийн хонь, өлгийн улаан ямаа, тэс сэвшлийн адуу тус үйлдвэр болон өсгөн үржүүлж, жамц давс, чатган, жимс зэрэг брэнд бүтээгдэхүүнээ дотоод гадаадын зах зээл тогтвортой нийлүүлж, орон нутаг улсынхаа эдийн засагт бас бодит хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Боёд мал үргийнхээ төвхий эдийг боловсруулж эдийн засгийн хэрэгжилтэнд оруулах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгч цагаан алт гэж одоо үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Хөдөлгөөрийг амжилттай сайхан явж байна. Самсан ноолын экспорт 5 дахин өссөн. Самсан ноолоор 4,000 орчим тонн буюу 330 сая долларын одоо хэмжээний одоо энэ самсан ноолорыг бид гаргасан байна. Гутлын үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хос гутлаатай бид нар үйлдвэрлэх юм хүчин чадалтай болсныг бас та бүхэндээ дуулахад их сайхан байна. Энэ бол одоо сайхан бүтээн байгуулалт боллоо. Уулзалтын үеэр төрийн албан хаагчдын ёс зүй сахилах хариуцлагыг дээшлүүлэх иргэдэд нээлттэй шуурхай үйлчлэх шаардлагатайг санууллаа. Түүнчлэн ерөнхийлөгчийн зүгээс улсын хурлын гишүүнийг игүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг танилцуулсныг уулзалтад ирсэн иргэд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм а. Увс аймгийн удирдлагуудын мэдээснээр хүнсний хувьсгалын хүрээнд тус аймгийн 140 орчим аж ахуй нэгж хүнлэлтэй зээлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөтгөн шинэ ажлын байр бий болгожээ. Илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрөөр дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад суралцж буй 1000 гаруй оюутны 40 гаруй нь Увс аймгийн залуус байна. Тэдний нэг болох Дээшин Баяр энэтхэг улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцж төгсөөд орон нутагтаа ирж мэргэжлээр ажиллаж байгаа нь хөтөлбөрийн бодит үр дүн гэдгийг дурдлаа. Миний хувьд гэх юм бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрийн анхны хэсэг, за минь анхны төгсөгчдийн нэг байгаа. За одоогоос 4 жилийн өмнө ерөнхийлөгчөөс дахиад алгараа гарднах бичид энэ нь надад одоо боломж аз завшаанаас гадна улс орныхоо нэр төрийг өндөр төрөх үүрэг хариуцлага хэмээн одоо сэтгэлдээ бодож зогсон минь саяхан мэт санагдаж байна. За энэхүү хүндэтгэлтэй үүрэг хариуцлагыг хүлээн авч за бүгд найрамдах энэтхэг улсын Пунджаб мужид дахь Lovely Professional University-д компьютерийн хэрэглээ тэр дундаа дата анализ чиглэлээр сурч төгсөөд тэр дэсэн Увс аймагтаа ирээд эрүүл мэндийн газраа ажиллаж байгаа. Энэхүү тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсанаар одоо зөвхөн одоо мэдлэг ур чадвараа дээшлүүлээ зогсохгүй олон улсын оюутан залуустай тоо нийлүүлэн суралцаж өөр соёл бас үжил бодлыг ингээд ойлгох, хүндэтгэх, за минь хувь хүний хувьд илүү бие даасан хариуцлагатай нэгэн болж чадсан. Увс аймгийн иргэд төрийн тэргүүний бодлого үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр ялангуяа улсын хурлын гишүүнийг игүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаагаа ерөнхийлөгчийн ажлын үеэр илэрхийллээ. Энэ ерөнхийлөгчийн энэ тэргүүн мод хөтөлбөрийг байгаль орчны салбарын ахмад ажилтны хувьд би бол одоо гар бие оролцож бүрэн дүрэн дэмжиж бас хамтан зохион байгуулдаг. Манай аймаг бол 20 одоо сая модох ийм зорилт төвшүүлээд 2 живэ харгаа гэдэг ийм хөтөлбөр боловсруулад ажиллаж байна.
За одоо өнгөрсөн жилүүд бол 1 сая гаруй мод хөтөлбөр хэрэгжих тавьсан. Цаашдаа 4 сая одоо модны тарц суулгалтын явцыг бүрдүүлээд байна. Ингээд нийтдээ бол одоо 1100 гаруй давхарсан тоогоор аж ахуйн нэгж байгууллага 30 мянга гаруй одоо иргэд мод тарихт оролцсон байна. Улсын их хурлын гишүүд хариуцлага тооцох эргүүлэн татах хуулийг би иргэн хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Яагаад гэхээр би одоо өөр аймгийн хурлын төлөөлөгч. Аймгийн хурлын төлөөлөгч яагаад гэхээр ямар нэгэн хэрэгээр шүүхээр таслан шийдэгдсэн тохиолдолд бүрний эрх нь шууд туслагддаг. Тэгэхээр иргэдийн төлөөлөл анхан дунд шатандаа юм хариуцлагатай байхад бидний амьдралыг шийддэг, хэдэн жилийн төлөвлөгөө хууль баталдаг, хувь заяаг шийддэг энэ 126 гишүүн ямар ч хариуцлага хүлээх тогтолцоо байхгүй нөөрэ шудраг ёсыг одоо уландаа гიშгсэн үзэгдэл гэж бодож байгаа. Тус аймагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж нэгдсэн эмнэлэг, цэвэрлэх байгууламж болон баруун бүсийн босоо тэнхилгийн замуудыг шинжилээд байна. Цаашид Увс ховд чиглэлийн 163 км автозам болон аймгийн төвийг 6 сумтай холбох хатуу хүчилттэй замын ажил эхлэхээр төлөвлөгдөжээ. Уулзалтын төгсгөлд ерөнхийлөгч Хүрэлсүх салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль гардууллаа. Улсын хурлын дарга бөгөөд Монгол Ардын намын дарга учрал бүгд наримдах Хятад ард улсад албан ёсны айлчлал хийж байна. Хятадын коммунист намын урилгаар хэрэгжиж байгаа энэхүү айлчлал хоёр улсын хууль тогтоох дэд байгууллага болон эрх баригч намуудын харилцааг шин шатанд гаргахад чиглэж байгаамаа. Айлчлалын хүрээнд улсын хурлын дарга учрал өчигдөр бүгд найрамдах Хятад ард улсын төрийн өндөрлгүүдийн нэг бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын орооны дарга Жао Лоужитэй Бээжин хотны албан ёсны уулзалт хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд улсын хурлын дарга учрал Монгол Ардын намын даргын хувьар анхны гадаад айлчлалаа энэхүү урт хөршөөс эхлүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр бүгд найрамд Хятад ард улсын хөгжил дэвшил улс төрийн шинжилэлүүдэд бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гүйцэтгэгч буй үүргийг өндрөөр үнэлээд тус улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө батлагдсанд баяр хүргэлээ. Энэ үеэр улсын хурлын дарга Монгол улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ бүгд найрамд Хятад ард улсын дарга Ши Жинпинд уламжилж тааламжтай цагтаа Монгол улсад айлчлахыг урьсан байна. Талууд хоёр улсын иж бүрийн стратегийн түвшлийн харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага болон эрх баригч намуудын хамтын ажиллагаа харилцан итгэлцэл тулгуур баг нь болно гэдэгт санал нэгдэв. Монгол улс нэг Хятадын бодлогыг тууштай баримтаж ирснийг улсын хурлын дарга дахин нотолж парламентын уламжлалт найрсаг харилцан ажлын давтамж идэвхтэй байгааг онцоллоо. Харин бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын орооны дарга Жао Лоужи Монгол улсын тусгаар тогтнол бүр эрт байдал ард түмний сонгосон хөгжлийн замыг бүгд найрамдах Хятад ард улс ямагт хүндэтгэж ирснийг тэмдэглэв. Тэрээр хоёр улсын дээд өвчний яриа хэлцээ тогтмолжиж эдийн засгийн стратегийн зорилтуудад харилцан уялдуулж байгаа нь бүс нутгийн доктортой байдал чухал ач холбогдолтойг дурдсан. Хэлэлцээний үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны бодит асуудлууд голлох байр суурийг эзэллээ. Тухайлбал хил дамсан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлж, дэд бүтцийн гацааг арилгах, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд санаал солилцсон байна. Мөн хоёр талын мэргэжлийн байнгын ороод парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд шууд харилцааг өргөжүүлж, хууль тогтоох үйл ажиллагааны туршлагаас харилцан суралцахаар тохирлоо. Айлчлал үргэлжиж байна. Энэхүү уулзалт Монгол Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, улс төрийн этгээцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэж улсын хурлын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах газраас мэдэгдлээ. Монгол банкны мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12% хэвээр хадгалах шийдвэрийг гаргаж, жишг хүүг 5 дахь удаага өөрчлөлтгүй үлдээлээ. Инфляц буурч байгаа ч дотоод гадаад эрсдэл үргэлжилж байгааг харгалзан хатуу бодлогоо хадгалж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эдийн засгийн булангаас хүлээн авч үзнэ. Монгол банкны мөнгөний бодлогын хороо ээлжид хуралдаанаараа бодлогын хүүг 12% хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь Төв банк сүүлийн саруудад мөнгөний бодлогын чиглэлээ өөрчлөхөөс илүүтэйгээр тогтвортой хадгалах, инфляцийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогоо өргөжлүүлэхийг илүү үзэж байгааг илтгэж байна. За бодлогын хүү гэдэг нь Төв банкнаас арилжааны банкудад олгож буй зээлийн суурь хүү бөгөөд эдийн засгт үн гэж ойлгож байна. За энэ хүүгээр дамжин зээлийн хүү, хадгаламжийн хүү, цаашлаад иргэдийн хэрэглээ, бизнесийн хөрөнгө оруулалт хүртэл нөлөөлдөг. За хэрэв бодлогын хүү өндөр байвал зээлийн хүү өснө, хэрэглээ хөрөнгө оруулалт саарна, инфляц буурах нөхцөл бүрдэнэ. Харин бодлогын хүү бага байвал зээл хямдарна, эдийн засгийн идэвхжил нэмэгдэнэ. Гэхдээ инфляц өсөх эрсдэлтэй гэж эдийн засгчид үздэг байна. За иймд бодлогын хүү нь эдийн засгийг халаах эсвэл хөргөх гол хэрэгсэл гэж үздэг. Яагаад 12% хэвээр хадгалав гэдэг нь хамгийн их анхаарал татж байна. За Монгол банк сүүлийн жил гаруй хугацаанд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж ирсэн. За үүний үр дүнд инфляцийн өсөж саарч зорилттой түвшний голч руу ойртож ирсэн эерэг үзүүлдэв. За гисэн хэдий ч инфляц бүрэн тогтворч байгаагүй дахин өсөх суур шалтгаанууд хэвээр байгааг мөнгөний бодлогын хороо онцолжээ. За нэгдүгээр дотоод үнийн дарамт хэвээр байна.
За Монгол улсад инфляцийн гол хэсгийг хүнсний бүтээгдэхүүний үн бүрдүүлдэг. Ялангуяа махны үн. Хүнсний ногооны үн өндөр хэвээр байгаа нь өрхийн зардал шууд дарамт болж байна. За үүн дээр шатхууны үн нэмэгдэх эрсдэл одоогоор давхар нөлөөж байна. Шатхуун бол бүх салбарт дам нөлөө үзүүлдэг учраас тээвэр бараа бүтээгдэхүүний үн өсөх шалтгаан болдог. За хоёрдугаарт гадаад орчны тодорхойгүй байдал Монголын эдийн засаг гадаад зах зээлээс өндөр хамааралтай. Ялангуяа бүгд найрамд хятад ард улсын эдийн засгийн өсөлт саарах төлөв ажиглагдж байгаа нь нүүрс, зэс, түүхэн эдийн эрэлт буурах, мөн экспортын орлого багасгах, төгрөгийн анх сулрах эслийг дагуулж байдаг байна. За хэрв төгрөг сулрах юм бол импортын бараа бүтээгдэхүүний үн өсөж, инфляц дахин нэмэгдэх суурь нөхцөл бүрднэ. За гуравдугаарт хүлээлтийн нөлөө өгч нэг зүйл байдаг. За эдийн засагт зөвхөн бодит үзүүлэлт биш, иргэд бизнесийн хүлээлт чухал үүрэгтэй. За хэрв хүмүүс үн өснө гэж хүлээвэл урдчилж ихээр худалдан авалт хийдэг. За компаниуд мөн үнэ нэмэх хандлагатай болдог. За ингэснээр инфляц өөрөө өөрийгөө өдөөх механизм бий болдог байна. За тиймээс Төв банк бодлогын үг бууруулахдаа маш болгоомжтой ханддаг байна. Яагаад бодлогын хөвөг бууруулаагүй гэж та бүхэн гайхаж байгаа байх. За одоогийн нөхцөл бодлогын хөвөг бууруулах нь эдийн засгийг богино хугацаанд дэмжих, мөн зээлийн дарамтыг бууруулах давуу талтай ч инфляцийг дахин өсгөх, валютын ханшид дарамт учруулах эрсдэл дагуулна. За иймд Монгол банк эрт судруулахаас зайлсхийж илүү баталгаатай бууралт хүлээж байгаа нь энэ шийдвэрээс харагдаж байна. За бодлогын хөвөг 5 дахь удаага дараалан хэвээр хадгалсан нь дараах дохиог өгч байна. За Төв банкын инфляцийг бүрэн хяналтанд авах хүртэл бодлогоо сулруулахгүй. Мөн эдийн засгийн доктортой байдлыг нэн тэргүүнд тавьж байна. За зах зээлд болгоомжтой хүлээлтийн горим үргэлжлэнэ. За өөрөөр хэлбэл Монгол банк богино хугацааны өсөлтөөс илүү урт хугацааны доктортой байдлыг чухалчилж байна гэж хэлж болох юм. За эцсийн дүгнэж хэлэхэд Монгол банк бодлогын хөвөг 12% хэвээр хадгалсан нь инфляц саарч байгаа ч дотоодын хүнсний үн, шатхууны эрсдэл, гадаад зах зээлийн тодорхойгүй байдал бүрэн арилаагүй гэлтэглээ. Цаашид эдгээр хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалan мөнгөний бодлогын чиглэлд сулрах эсхин шийдэгдэх бөгөөд Төв банк одоогоор маш болгоомжтой байр сууриа хадгалсаар байна. Монгол улс Их Британи, Умард Ирландын нэгдсэн хамт улсын хоорондын дугуй ширээний 16 дугаар уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг гадаад харилцааны дэд сайд Амар Төвшин болон Британий төрийн сайд Сима Малхуутра нарт хэрэгүүлж хоёр улсын яамдын төлөөлөгчд оролцсон юм а. Талууд хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн төвшөнд хүргэх асуудлыг голчлон хэлсэн юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын метроны төсөл, англи хэлний боловсролыг дэмжих, худалдаа хөрөнгө оруулалт болон чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилтийн талаар санал солилцож, эх 8 дугаар сард Монголд болох цүлжилтэд тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын COP17 баг хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөл талууд улс төрийн яриа хэлцээг тогтмолжуулж, бүс нутгийн болон олон улсын асуудлаар хамтан ажиллагаа бэхжүүлэхээр нотолсон юм а. Нийслэлийн 8 дүүргийн ерөнхий боловсролын 22 сургуульд явуулсан үе тэнгийн дээрлэхтийн суурь судалгааны дүнг танилцууллаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ануу Үжин ахалсан уг судалгаанд 1000 гаруй сурагч, 200 гаруй эцэг их хамрагдсан бөгөөд нийт сурагчдын 70 гаруй хувь нь энэ асуудлын талаар тодорхой ойлголттой гэж хариулжээ. Гэвч Баганга болон Хан ул дүүрэгт 3 сурагч тутмын нэг нь дээрлэхэлтэд өртдөг гэсэн түгшүүртэй үзүүлэлт гарсан байна. Судалгаагаар дээрлэхэлтэд өртсөн хүүхдүүдийн 44% нь интернетээс тусламж хайдаг бол ердөө 20 орчим хувь нь нийгмийн ажилтнанд ханддаг нь энэ асуудал нуугдмал байдлаар амжирах нөхцөлийг бүрдүүлж байгааг харууллаа. Тиймээс эдгээр 22 сургуулийн захирал, сэтгэл зүйчид хамтран ажлын хэсэг байгуулж дээрлэхэлтийн эсрэг тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Цаашид зөвхөн сурагчид төдийгүй эцэг их асран хамгаалагчдад чиглэсэн нөлөөллийн ажил явуулж тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх замаар хүүхдийг гэмт хэрэгээс өршсөн сэргийлэх шаардлагатай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас онцлсон юм. Монголын говь цөлийн ухаа толгодоос цэрдийн галвын сүүл үед хамаарах ердөө 1 см урттай бичил хүүхдэд амьтны нэг ховор олгодос илэрлээ. Америкийн байгалийн түүхийн музей мэдээснээр уг олдвор нь арга яс төдийгүй булчин зөөлөн эдийн уул мөртэйгөө бүрэн хадгалагдсан нь палеонтологийн салбарт томоохон нээлт болж байна. Гадаад төрхөөрөө сохор намтай төстөө энэхүү иш хүүхэд нь алдарт велоцираптар үлэг гөрүүлтэй нэгэн цаг үед буюу мезозойн нэрнд амьдарч байжээ. Хүчтэй элсэн шуурганы үеэр нарийн элсэнд тэр даруй дарагдсан нь энэхүү бүрэн бүтэн хадгалагдах гол нөхцөл болсон байна. Одоогоор судлаачид Microcity Scanner-ийн тусламжтайгаар олдврын дижитал 3D загварыг гарган эртний бичил биетүүд говийн эрсдэс уур амьсгалд хэрхэн дасан зогсож байсныг наривчлан судалж байна. Энэхүү олдвор нь хүүхдэн амьтдын хувьсэл болон биологийн олон янз байдлыг тодорхойлоход шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой юм а. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн дотоод үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Одоо орчуулагч редактор Мөнх Эрдэнэ бэлтгэсэн гадаад мэдээнд анхаарлаа хандуулна.
Хоримтрэг үзэгчтэй хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээллийг хүргэе. Иран улсад 48 цагийн хугацаа өгсөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт энэхүү хугацаагаа 5 хоногоор сунгаж байгаа мэдэгдсэн байна. За тэрээр Ираны цахилгаан станцуудыг бөмбөгтгөө төр зогсоосон хугацааг сунгасан шалтгаанаа тайлбарлахдаа Ираны талдаа яриа хэлэлцээ эхлүүлэх болсонтой холбожээ. Трамп өнгөрсөн 7 хоногийн сүүлээс хойш Америк нэгдсэн улсын Ираны талууд байлдааны ажиллагааг дуусгахын тулд маш үр дүнтэй хэлэлцээ хийж байгаа учраас Ираны эрчим хүчний салбарт өгч байсан зохилтыг төр зогсоохыг тушаасан гэж. Трамп өөрийн тусгай аж төлөөлөгч Стив Виткоф болон хүргэн Жаред Кушнер нарыг ням гарагт Ираны албан тушаалтнуудтай ярилцсан ба энэ яриа даваа гарагт үргэлжлэн гэсэн мэдээллийг өгч Ираны хин гэдэг албан тушаалтантай ярилцсанаа дэлгэрэнгүй мэдээлэлгүйч тухайн албан тушаалтан Иранд хамгийн их хүндлэгцээ удирдагч гэж. Түүний мэдээллийн дараагаар Ираны хувьсгалт гвардийн корпусын удирдлага үүнийг Ираны талын ялалт Трампын ухралт гэж дүгнсэн талаар фарс агентлаг мэдээллээ. Ираны хувьсгалт гвардийн зүгээс Трампын мэдээллийг ямар ч үр нөлөөгүй сэтгэл зүйн ажиллагаа хэмээн тодорхойлж Америк нэгдсэн улсын баазууд руу шинэ давталгаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн бол Ираны гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Исмаил Багаи сүүлийн 2 хоногт Америк нэгдсэн улстай ямар нэгэн яриа хэлэлцээ хийгээгүй гэж мэдэгджээ. Мөн тэрээр Ормосын холбоотой холбоотой Иран улсын байр суурь болон энэхүү мөргөлдөөнийг дуусгах нөхцөл өөрчлөгдөөгүй хэвээр байгааг онцолсон байна. Америк нэгдсэн улстай хэлэлцээ хийгээгүй гэдгийг мөн Ираны парламентын спикер Мохаммад Багер Галибаф баталж энэ бол санхүүгийн болон газрын тосны зах зээлд манипуляц хийх гэсэн зорилготой хуурамч мэдээлэл хэмээн өөрийн X сүлжээнд хуудсандаа бичсэн байна. За энэ нь ч үнний ортой байж магадгүй учир нь Трампын даваа гарагийн мэдээллийн дараагаар газрын тосны үн нэг баррел $100 бууж огцом унссан юм а. Дараагийн мэдээ хүргэе. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонигийн санаачилсан үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай бүх нийтийн санал асуулга энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. За тус улсын шүүх засаглалын бүтцийг өөрчилж шүүгчид болон прокуроруудын үүргийг салгаж Итали улсын шүүхийн дээд зөвлөл буюу дээд шүүхийг шүүгч прокурор гэсэн хоёр тусдаа зөвлөл болгон хувааж 15 гишүүнтэй шинэ сахилгын шүүхийг байгуулахад чиглэгдсэн энэ удаагийн бүх нийтийн санал асуулгын эрдэс харьцангуй өндөр буюу 59% эрдэстэй гарсан байна. За гэвч санал тооллогын дараагаар Италийн ерөнхий сайдын хүсээгүй үр дүн гарч санал асуулгад оролцогчдын 46% нь дэмжиж 54% нь дэмжээгүй гэсэн дүн гарчээ. Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони өөрийн ялагдлыг хүлээн зөвшөөрч улс орондоо өөрчлөлт шинжилтийг авчрах боломжоо алдлаа хэмээн харамсаж байгаагаа хэлсэн боловч мөн тэрээр ард түмнийхээ сонголтыг хүндэтгэн хүлээн авч байгаагаа мэдгдсэн байна. Бүх нийтийн санал асуулгын дүн нь Жоржиа Мелонигийн тэргүүлдэг хит барууны үзэлт намд томоохон цохилт болж байгаа бөгөөд эргчил дахин сонгогдох магадлалыг нь сулруулж болзошгүй талаар улс төрийн шинжээчид тайлбарлаад байгаа бол сөрөг хүчний намууд энэхүү үр дүн сонгогчдод өөрчлөлтийг хүлээж байгаагийн шинж тэмдэг хэмээн сайшаа хүлээн авч байна. За Итали улсад эргчил парламентын сонгуул явагдах болно. Сүүлийн мэдээлэл хүргэе. Ким Жон Ун умар солонгос улсын төрийн тэргүүнээр ахин томилогдсон байна. Бүгд найрамд арчин солонгос ард улсын парламентын гишүүд Ким Жон Уныг төрийн хэргийн ерөнхийлөгчөөр дахин томилсон бөгөөд ардын дээд хурал уг шийдвэрийг 22-ны ням гарагт Пхеньян хотод болсон чуулганы үеэр гаргасан тухай солонгосын төв тэдвээс даваа гарагт мэдэгдлээ. Төрийн хэргийн ерөнхийлөгч гэдэг нь улсын тэргүүнд тооцогддог 2016 онд бий болж байсан албан тушаал бөгөөд тэрээр энэхүү албан тушаалд энэхүү 3 дахь бүр эрхийн хугацаанд улиран томилогдлоо. Энэ хурлаар мөн түүний ойрын туслах Жо Йонвон ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дараагаар томилогдсон байна. За ахин томилогдсныхоо дараа буюу даваа гарагт тавьсан илтгэлтэй Ким Жон Ун умар солонгосын цөмийн зэвсэгтэй улс хэмээх статусаас хизээж татгалзахгүй хийгээд цөмийн бодлогыг эргэлт буцалтгүй гэж нэрлээд дайсагнасан улс орнуудын эсрэг хүчин чармаалтаа эрчимжүүлнэ гэдгээ амласан байна. Удаа үргэлжилсэн бодлогын илтгэлтэй тэрээр цөмийн зэвсэг батлан хамгаалах бодлогоос эхлээд эдийн засгийн зорилго өмнөд Солонгос Америк нэгдсэн улстай харилцаа гэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хүндсэн ба өмнөд Солонгос улсыг хамгийн дайсагнасан улс гэж тодорхойлж байгаагаа онцолжээ. Та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлээс өргөлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаартаа хамтдаа үзэгч танд баярлалаа. Баяртай.